тэгэхээр хөдөө орон нутгуудаар ч гэсэндээ одоо газар бол одоо ингээд иргэдэд өгч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хотын иргэд энэ газар аваад байдаг. Хөдөөний малчид одоо заслангийнхаа газрыг ч гэдэг юм уу, өвлжөөнийхөө газрыг ч гэдэг юм уу, ингэж хувьчилт авдаг тохиолдол юу байд юм бэ? За ер нь яг газрынхаа хэмжээгээр нь аваад үзэх юм бол хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд бол илүү Улаанбаатар хотын иргэдээс хожоотой. Өөрөөр хэлбэл одоо 0.7 га дээр жишээл аймгийн төвх чинь 0.35 гэхэр чинь хэд дахин байна? 5 дахин их газар өмчилж авах болцоотой байж байна. За бүр суманд гэхэр чинь бүр 7 дахин их том газрыг үнэгүй өмчилж авах ийм боломжтой. Өөрөөр хэлбэл 5-аас 7 дахин их боломжтой илүү давуу бараг эрхэлж гин гэсэн үг байхгүй хөдөө орон нутгийн иргэд маань. Нэг талаасаа. За нөгөө талаас бол газар хөндөөж тэнд илүү хөрөлцөөтэй байгаа. Илүү боломжтой байгаад байгаа. За цуслангийн газрын хувьд бол цуслангийн газрыг бол өмчлүүлэх ийм одоо шийдвэр бол гарсан. Миний санджаар 2005 онд гарсан шиг санаад байна. Би бас оныг буруу хэлж магадгүй. Одоо тэр хавцаа гарсан заяа 10 жилийн өмнө гарсан. Тэгээд цуслангийн газруудыг бол өмчлүүлээд ер нь бараг дуусч байгаа болов гэж бодож байна. Тэгвэл тодорхой бас хэмжээ заасан. Яг одоо ойн сангаасаа би бол метрийн санахгүй байна. 20 метр шиг санаад ах юм. 20 ойн сан руугаа 20 метр орсон бол өмчлүүлэхгүй. Сангаасаа нэг 20 метрээс наашаа бол өмчлүүлэх тэр одоо шийдвэрийг гаргасан гэж би ойлгож байгаа. За туслангийн хувьд бол тийм байгаа. Өвлжөөний газруудаа бол өмчлөх асуудал ярьдаг. Энтэй холбоотой яг бэлчээрийн газрын асуудал цуг давхар яригддаг. За энийг бол хараахан одоо яг өмчлүүлэх ийм одоо шийдвэр бол одоо гараагүй байна. Энэ иргэний гэр бүлийн хэрэгцээний зориултаас гадна аж ахуйн зориултаар өмчлүүлэх гэж газар байгаа. За аж ахуйн зориултаар иргэн бол бас өмчлөх болцоотой. Өөрөөр тодорхой бизнесийн үйл ажиллагаа явуулах одоо ийм бас болцоогоор газрыг бол өвчлөлтөд авах болцоотой. Энэ тэгтээ үнэгүй биш. Үнэгүй биш. Тодорхой нэг дуудлага худалдаа төсөл сонгож илруулах тэр газрын эзэмших хэлбэрээр явдаг тэр дагуу газрыг одоо мөнгөний төлөөд жишг мөнгөний төлөөд суур мөнгөний төлөөд эсвэл дуудлага худалдаанд оролцоод тэр газрыг одоо өөрийнхөө мэдлэлд авах одоо юм болцоо.